Ноён уул эцэг өвгдийнхөө онгон шүтэн алтан шарилыг ухуулахгүй онгон дагшнаар нь авч үлдэх гэсэн жинхэнэ Монгол цустай залуусын өргөн мэдүүлсэн заргыг шүүх хурал захиргааны хэргийн шүүхтэр өчигдөр болсон. Шүүгч нарын тар одоохондоо танигдаагүй байна. Харин тэнд Сентараго уулын талыг төлөөлөн оролцож байгаа хоёр өмгөөлөгч жинхэнэ нүүр царайгаа илчлэн харуулжээ. Чухам яагаад ноён уулаа ухуулах гэж улаарад байгааг нь асуухад ноён уулыг ухуулахгүй байх шийдвэр гарчих юм бол бид хоёр цалингүй болчихно гэж хариулсан гэх юм. Тэгээд шүүгчрийг дарамтлахаас гадна шүүгчнэр хэрвээ уг ордыг өнөөдөр тухайн ордын лицензийг төдөлдүүлсэн тохиолдолд хин ямар хохирол учрах вэ гэсэн асуулт асуухад бол тэр голдын нөхдүүд бид нар цалингаа авч чадах болно гэж хуулинд дагагдсан. Юутай өчүүхэн юутай ичгүүртэй хариулт авна. Хад хайрцаг шиг хав дөрвөлжин хоёроор хөгийн Канадуудын цустай гарнаас өчүүхэн жоохон цалин авахын тулд их нутаг онгон шүтэний хөндгийг дэмжин оролцож байна гэхээр юутай өрөвдмөр. Өөрөөр амьдарч чадахгүй юм уу тэр хоёр? Ардчаагүй эрен сүгнүүд. Үр хүүхэд эцэг хийгээ нүрийг яаж харах улс юм бол? Цалингаа авч байвал улсаа худалдахад бэлэн байгаа өчүүхэн долдой хүмүүсийн жинхэнэ нүүр царай гэж энэ. Манай төр засаг шийдвэр гаргагчдын дотор ч иймэрхүү долдой өтнүүд бий. Гэхдээ энэ хоёр шиг ингэж арайч цагаан дагарч цалингаа авч байвал ямар хамаатай юм бэ гэж шир нүрлэхгүй байлгүй дээ. Харааж зүхий гэвч хайрын Монгол өвгмөн гэж гороох юм. Өчүүхэн бохир мөнгөнд өвдөг сүгдэн мөргөх тэр хоёр өмгөөлөгчийг үр хойчороо жигшмүү.